За хаягаа шинж халчлаглахад тавтан морил. За өнөөдөр би хуур мьюзик фестивал явах чинь. Ер нь бол маш их яарж ин тэгээ та хэдтэй бас явахаас өмнө гоё аутфитээ харуулангаас чинь авсан зарим юм хаваалцгээд энэ логийг эхлүүлчлээ. За тэгээд одоо би бараг сарын дараа Америк явах байгаа. Тэгээд тэрнээс өмнө бас нэг гоё фестивал явах чад айгу баяртай байгаа. Ер нь яг Монгол гадаа болдог фестивал нь халууцахгүй маш гоё талд ингээд нэг их гоё юм сэрүүхэн салхи мэдрэнгээ гоё дуртай хамтлаг дуучтай нэг дороо сонсно гэдэг нь айгу гоё боломж өгдөг. За юу ч гэсэн let's get ready. Тэгээ би одоо болохоор доогоороо нэг шорт өмсөж байгаа маа. За тэгээ би Quinto орж нэг ийм шорт авсан байхгүй юу. Ууг нь дулаахан байвал би ийм шорт өмсөх гэдэг байгаа. Тэгсэн чинь гатаа айгу сэрүүхэн байна өнөөдөр. Энэ болохоор Dolce Gabbana-гийн boxer shorts. Энэ айгу гоё олон өнгөсөн, цэнхэрч байсан, улаанч байсан. Тэгээд би ийм гоё цагаан мөртлөө ийм бор цайвар судалтай ийм авсан. Тэгээ нэг би өмслөө. За энийг ингэж харагч байгаа байхгүй. Хөрхөн маз 100 болохоор уг нэмэрхүү гоё шорт аяга гоё харагдаж штэ. За тэгээ би эм ороод хэд юм асан. Тэгээ тэр дундаас энэ жакетыг авсан байхгүй юу. За энэ болохоор Louis V-ийн би юм гоё жакет авсан. Тэнийг өмсөж харуулъя. Энэ болохоор 40 арзмаар жоохон oversized авсан. Юм хойноо хөрх юм юудэнтэй. Тэгээд бэлгүүсээрээ бас жоохон ингээд бүслэнгууд жоохон гоё бариад өгчнө. Дотроо юм бор арсан юм юутай. Тэр нөө cosplay wear гэдэг штэ. Ингээд хэр их өмсөхгүй, хэр их идэлгээтэй вэ гэдэг. Миний бодлоор энэ 80% идэлгээтэй санагдаад. Хаварч өмсчин, амарч өмсчин тий. За тэгээ зуны сэрүү өдөр боротод ч өмс чинь хөдөөч өмс чинь тэгж одод ер нь бол айгу идэлгээтэй байна. Тэгээд ийм жижигхэн богинохон ийм хар ийм жакет авсан. Өнөөдөр энийг өмсчихдээ юм яагаад гэвэл өнөөдөр жоохон хүүтэн байх юм шиг байна тэнцээ. За тэгээ доогуур нь би энэ хоёр бүүцийг өмсөөд нэг ийм гоё жоохон зузаан дуу мөртлөө ийм саарл нийт ийм амс өмслөө. Энэ ялкнуудыг авахгүй бол мартаад гарчих үү. За тэгээ дараа нь болохоор би бас ийм нарны шил авсан. Энэ болохоор ийм Gucci-гийн гоё жоохон дээр үеийн загварын шил. Ийм хар шилнүүд чинь ингээд амар харуулгаад идэв штэ. Хитрхи бас ийм жоохон дараад идэв. Энэ болохоор ингээд ерөнхийдөө айгуу дэжгүй. Тэгээд аюу хөнгөн байсан. Яг надад ингээд сууж өгч байгаа нь аюу таалагдаад. За энийг авсан байгаа. Энийгээ өнөөдөр зүгөө явж бодож байна. Энэний савн тэгээд ийм зөөлөн ууцтай ирсэн. Тэр нэг бодлын ямар ч юм шиг. Одоо энэнийг би ингээд цүнхтэйгээ уучиг гэж бодож байгаа байхгүй юу. За энэ дээр үсээ баавал нэг иймэрхүү байна. Ер нь ингээд дулаахан явж ивэл гоё юм байна. За цүнх гэснээс би өнөөдөр болохоор энэ Rimowa-гийн цүнхээ барина. Энэ болохоор яг юм чимдан шиг ингэж онгорж хаагддаг. Тэгэхээр айгуу гоё аюулгүй байдаг. За тэгээ миний final look нэг иймэрхүү байна. Айгуу эвтийхэн хөнгөн. Би ер нь дээгүүрээ зузаалчвал ер нь доогуураас нэг дараад идэггүй. Тэгэхээр шорттой гайгүй ах гэж бодож байна. Миний хамгийн анхны явсан плейт тахын бүр амар бороотой шороотой тийм байсан. Тэгээд би доогоороо бас ерөнхийдөө нэг иймэрхүү явж исэн. Гайгүй багш байсан. За ингээд үлээ явцгаая. Одоо ингээд шөнийн 10 цаг болж байна. Би тэд ер нь 7-гийн үед ирсэн. Тэгээд 7-гийн үед ирээд аваа хөөрхөн гой хөгжим сонсчлоо. Тэгээд сая механик явсан айгу гоё л бүр яг дээр үе амар гоё баг. Яг ингээд гадаа фестивал дээр сонсч айгу гоё байна. За тэгээд одоо хурд болон харан гарах чинь тэгээд ер нь их хүмүүс яг тэдрийг үзгээл ингээд бөөгнөрөл одоо яг ингээд хойно дууга тестлээд байна. Эднэр одоо хурд харан сонсох чинь. За тэгээд одоо энэ хойно ингээд бахан ингээд утаа гараад байгаа нь энэ шортлогны утаа, хуушуурны утаа. Энэ хасаагүй хоол байна. Энэ удаагийн хуур мьюзик фестивал дээр анзаарсан юм нь аюу хоолнууд байна. Хоолны олдоц бол маш илбэг байна. Тэр булан бүрт хуушуур, шорлог, солонгос хоол, ундаа ер нь аюу тийм хүрлцээтэй санагдчихна хоолных нь. Тэгээс ариун цэрүүр өнө зөндөө байна. Заавал ингээ хоол алхаж очих шаардлагагүй. Тэгээ бас тийм их хүн байхгүй. Одоо ингээ пик биш. Тэр чинь бас аюу гоё тухтаа гахгүй юм. Жохон сэрэг байцсан тий. Хит хүнтэй ахараас аюу жохон хэцүү санагддаг надад бол. Yeah, за гоё юм манайхаа. Let's enjoy the festival. Өглөөний минь манайхаа
Өнөөдөр наадмын өглөө. Өнөөдрийн влогийг та хэдэд энэ unboxing хийж эхлэе гэж. Энийг би онголоо задлаад хэрэглээд эхэлсэн л дээ. Тэгтээ гоё хуваалцъя. Надаа энэ Torriden гэдэг ийм брэндээс ийм гоё пакэж ирэхгүй гэдэг онгоолсон чинь ингээд миний угаасаа гоо сайхны юмнууд дуусчихсан юм аа. Яг миний одоо хэрэглэдэг сетүүдээ авъягээ бодчихсон чинь энэ хурж ирээд. Тэгээ тэрийг авах хүртлээ гоё дундын гоё хэрэглэх юмнуудтай болсон. За skin care хийндээ ярьчээ дөө. Би одоо Harvard явхад надад ерөөсөө 2-7 хоног үлдсэн. Тэгсэн чинь одоо ингээд амралт нь ихсээд хүн чинь тэгээ ажил нь багасдагтаа явах төхөө. Тийм биш. Минийх бол ажил нь ихсээд амралт нь багасаад байгаа хгүй. Одоо ингээд надад 2-7 хоног амралтлаа. Энэ донд би 2 том зураг авалттай. Нэг нь гэр бүл, нэг нь бүтээгдэхүүн. Нэг том ажлын аялалтай. Би одоо Сингапурын. Тэр одоо энэ влогт багтаж амжихынгүй. За тэгээд би ч одоо эмнэлэг твтээ сувлал твтээд гоё байж байгаа явна гэж бодсон чинь амжихгүй юм шиг байна. За энэ юм серум юм байна. Энэ тийм гоё нэг юм дивүй болгох юм. I like it. Энэний дараа за би серумын төрхсөн. Серумын төрхсөн. За энэний дараа энэ Cell Amazing Firming Cream нэг төрхий. За тэгээ одоо ерөөсөө 2-7 хоног үлдсэн манайхаа. Нарта. Энэ яар хөрх юм бэ? Нэг юм тоглоом шиг пакэж. За. Оо. За тэгээд би одоо яг ерөн сүүлийн үед амар ядарч байна. Тэгээд яагаад ингэж ядарч байгаа гэхээр ажиллаа хийж байгаа. За тэгээд ажилласаа хойш шөнө сууж хичээлүүдээ хийж байгаа. Тэгээд одоо болохоор би яг нэг л фаундейшн хичээл үзэж явж байгаа хгүй. Очих юм бол би 3 фаундейшн хичээл нэмж авах юм билэ. Одоо намар эхлэхээс өмнө бүр нийт ингээд 4 хичээл үзээ эхэлж байгаа хгүй. Тэгвэл тэр очиод үзэх 3 хичээлийнх нь хуваар гарцсан. Тэр нь өглөө 9-өөс орой 5 хүртэл би ингээд битүү хичээлтэй за битүү лекчур те. Тэгээ нөхөртөөс ч маань нөхөр тэгээ хичээлээ хийzээ гэж амжих юм гэсэн чи би бүр наажаас амар зөв асуулт байна. Ер нь бол 5-аас хойш хичээл дуусчаал одоо хичээлээ хийж эхлэх юм шиг байгаа. Тэгээл одоо оюутны амьдрал те очиод зөндөө юм сурна угаасаа тэгээд би очиод амрах гэж очиод сурах гэж очиж байгаа болохоор завгүй байна гэдэг expectationтэй бол байгаа. Гэтэ уг нь явахаас өмнө жоохон гоо амарч ийж утсан чи ерөөс тэгж амжихгүй юм шиг байна. Тэгээ та хэдэд л гоё үзэтэй влог болж шүнтэй амар завгүй. За дараа нь болохоор ийм glow mist байгаа мөлий. Энэ өстэй амар сонирхолтой бүтцтэй зав. Энэ бүр ингээд энэ одоо яагаад байгаа юм бэ? Нэг хартаа саатай юм уу? Үүл шиг ч юм уу? Энэ Torriden гэдэг энэ glow up pop up билүү? Дэлгүүрийнх нь нэр нь pop up билүү? Яна beauty glow билүү? Манай нөхөр мэдчихээ гэрлүүг хотхор байдаг. Beauty pops гэдэг дэлгүүр ахгүй юу? Би ингээд байршил амир муу яг толгойр гэдтэй. Гэрлүүг хотхоны яг ингээд буланд нь илүүтэй ингээд нэг жижигхэн дэлгүүр байгаа заяа. Beauty pops гэсэн. Тэгээ тэрэн дотор энэ Torriden гэдэг энэ хашуу таад ороод агаарай. Тэгээ манай найз ер нь айгүй юмнуудаа сэтгэлээсээ хийдэг. Та нар сэтгэлээсээ хүн дэлгүүр нэвэл ямар байдгийг орж хараарай заяа. Яагаад вэ гэхээр тэр дэлгүүрийн дотоод засал үнэхээр хөөрхөн. Би бол Монголд тийм гоо сайхны одоо дэлгүүр, тийм засалтай гоо сайхны заслаа дэлгүүр мэдхгүй. Би ороод хөөх ямар гоё юм бэ гэдэг тий. Чи ингээд эмхтэй хүн чинь гоо сайхандаа ингээд гоё зарцуулаад юм үзээ явж байхдаа тийм гоё орчин шопинг хийх чинь гоё шүү дээ тийм ээ. Тэгээ энэ Torriden's өөр брэндүүд тэнд бас байгаа шүү. Ганц энэ биш. Тэгээд гоёороо сонирхож байгаад тийм гоё стикер хүртэл аваад төгсөн заяа. Тэгэхээр стикерүүдийн ингээ лея бүгдийг ингээ наагаад баг талын ингээ гэрийн тавилган дээр наацсан. За тэгээд ер нь бол наадмын амралтаар бол зүгээр гэртээ амрыг гэж бодож байгаа. Аль болох ингээд nervous system-ийг гоё тайван байлгаж агаад явъя гэж бодож байна. Ер нь бол би ингээд үйл явдлаар ядарч махан биеийн ядралтны байгаа. Айгүйх юм бодож, айгүйх шийдвэр гаргаж, айгүйх тархи ажиллуулж, тархины ядралт гэж хоёр төрлөөд тийм шүү дээ. Тэгэхээр ажиллаж багасгаад одоо наадмаар тий биеэж гоё ингээд гоё тайван байлгаад, тархиач гэсэн тайван байлгаад ингээд амрыг гэсэн зорилготой байна. Ер нь бол миний наадмын өдрүүд. Чиний хайртай чадахгүй. Easy, just like this and like this and that's it. Little rascal, got a little rascal. Mommy so the bar, mommy so the bar, daddy so the bar, daddy so the bar. Mom, look. Okay. Why is it not sleeping? Look. За Лея бит хоёрын чи гоё арт work хийж байна. Hi. За
Тэгээд Лея маань цэцэрлэгт яваад ер нь ингээд хийсэн бүх юмнуудын жилийн эцэд өгдөн штэ тий. Ийм зөндөө олон юм байгаа байхгүй юу. Ингээд будсан зургнууд нь тэр нь эдрийн ингээд бүгдийг нөгөөд юунгууд нь бид хоёр ингээд хайчлаад юм канвасан дээр наахж байгаа байхгүй юу. Энэ канвасан дээр тхийн тулд эхлээд зурсан зургнуудын яг тухайн хэсгийг ингээд будсан хэсгийг хайчилж аваад бэлдээд байж. За тэгээд хайчлаад дуусчих юм бол одоо энэ канвасан дээр гоё байршуулад гоё наагаад тэгээд эцсийн дүнд нь энэ зураг нь өөрөө айгу гоё бүгдийг ингээд цуглуулад тухайн жилдээ ч юм уу те ингээд хийсэн юмнуудын гоё цуглуулга болгоо зураг болох гэдэг байна. Бид хоёр дуусаад тайдтэй харуулъя. Унаач яасан хөөрхөн зураг вэ? Энэ яадаг зураг юм? Pregnant and screaming with a baby coming out. За энэ зургийг Лея тайлбарлахдаа pregnant screaming baby coming out гэнэ. Манай Лея чи юм pregnant хүн зураг айгу дуртай. Тэ Лея энэ хэм бэл ээж юм уу? Наадам болж байгаа юм чинь наадмын хуушур итгээд манай нөхөр аваад ирлээ. Оо гоё халуун. Ингүү хуушуртай шүү дээ. Ингүү. Инчист гоё инчист гол юм шүү дээ. Магийн реклам шиг болж байна. Цэвэрхэн бол. Асаймаас авсан хуушур тос багтаа гоё цэвэрхэн байна уу? За ерөнхийдөө бол ингээд дуусчлаа. Хөрхөн байгааз яг нөгөө зурсан юмнуудыг ингээд гоё хайчлаад тэгээд юм хөрхөн artwork. Одоо тэгээ энийг би тарган цавуугаар жоохон нэмж дээрээс нь дутуу хэсгүүдийг наагаад тэгээ дээрээс нь ингээд гоё зарим хэсгээр нь дүүргээд будчихвол бүр гоё болно. Тэгээд л яг одоо сэрхээр нь харуулад тэгээд миний охин гоё дутуу хэсэг дээр нэмээд зурж болно шүү гэд. Тэгээд энийг хамгийн доор нь Леягийн 25-аас 26 оны хооронд гэж бичээд хөрхөн яг тухайн жилдэн тий. So cute. За оройн минь би өлсөд өөртөө жоохон снак хийж гин. Тэгээд яг одоо болохоор би миний оройны төлөвлөгөө одоо яг шөнийн 12 болж байгаа хгүй. Гэхдээ яг одоо л би яг ингээд хичээлээ их завтаа болж байна. Тэгэхээр одоо би яг тийшээ сууж агаад компьютер тавьсан байгаа. Компьютерын зэнэглэгчийг тавьсан байгаа. Өнөөдөр компьютер маань хэр зэнэгтэй нараад гайгүй бах гэж найдаж байна. Гайгүй. Миний төлөвлөгөө болохоор би одоо ингээд хичээлээ хийх хэрэгтэй. Тэгээд миний өнөө оройны хийх ёстой зөвлөл. За би нэг 8-аас 10 хуудас эсээ одоо судалгааны цаас бичиж өгөх ёстой байхгүй юу? Submit хийх дедлайн нь маргаашийн 12 цаг надад тийм их цаг байхгүй. Тэг хамгийн гол нь би өглөө 11:50-аас нислэгтэй байхгүй. Би маргааш Сингапур явах гэж байгаа. Тэгэхээр би 9 гэж онгоцны буудлын руу гэрээсээ ер нь гарах хэрэгтэй. Одоо 12 болж байна чинь би энийг ер нь бол за би нэг 6-аас 7 цагийн бас нойр авчмаар байгаа байхгүй юу. Тэгэхээр би энэ эсэйг нэг 2 цагийн дотор дуусгачих гэсэн бодол байна. Ер нь бол эхлүүлсэн байгаа. Outline нь гарцсан. Би яахаа мэдж байгаа. Ер нь бол зүгээр л суугаад логин хийгээд бичээд дуусгах хэрэгтэй. За тийм байна. Тэгэхээр миний оройны төлөвлөгөө бол юм байна. Гэхдээ би жоохон өлсөд байгаа болохоор нэг юм хоол хийж гин. Тэгээ хоол гэхээс илүү снак юм уу да. Тэгээ миний аягүй идэх туртай зүйл ер нь оюутан багсаа ш. Төгссний дараа юм уу? Нью-Йоркт амьдарч байхдаа ер нь юм туна салаатанд аягүй туртай болсон. Тэгээд нэг шар туна гэдэг шүү дээ. Тэрний тэгтээ юу шүү 2 янз байдаг. Энэ л хороо халуун ногоот. Би халуун ногоот илүү туртай. Маш энгийн ингээд тунаагаа чинь тэнгуутаа дээр нь ингээд гоё юм шаржигнадаг ногоонууд гэх юм уу да. Одоо жоохон юм cucumber тий үрцээ, red pepper хулуу гэх мэтлэн иймэрхүү ногоонуудыг ингээд яг дөрвөлжин хэлбэртэй зүсээд тэгээ жоохон яшуу нэмээд тэгээ болов. За тэгээ би ер нь мануцанд айгуу дуртай. Гэхдээ мануцанд жоохон болгоомжтой байхгүй бол нэг юм донтдог төрлийн юм шиг байгаа юм. Ингээ мануцанд айгуу дуртай болохоор бүх юмн дээрээ тавьж идмээр санагдаад эхэлдэг байхгүй. Би Америкт ер нь л тэгжсэн зүйлдээ бүр яг юм мануц талхтаа хүртэл айгуу гоё амтагддаг. Над шиг юм мануцанд дуртай хүн байна. За гэхдээ энэ салаатанд бол зүгээр. Тэгээ би яагаад анх ер нь мануцанд дуртай болсон бэ гэхээр би keto diet барьж үзсэн. Оюутан бахта тэгээ надад айгуу гоё тохирж исэн. Одоо хүртэл би keto diet ер нь барьдаг. Keto diet бол бүр надад айгуу тохирд юм аа. Яг хүн болгонд бас нэг тохирохгүй юм гэж байгаа шүү дээ. Тэгээ надад бол айгуу тохирдог. Манай ээж барьж үзсэн чинь бол тохироогүй. Цөс нь өвдөж таарсан баха. Тэгэхээр бас
Яа тийм аа надад бол айгүй гоё тохирд юм. Миний бүр арьс, марьс, харшил, машил намдаад арьс ингээд гоё гэрэлтэж мэрэлтээ, нойр сайжраад жин бас айгүй хурдан буурдаг. Тэгэхээр надад тэр маань бол айгүй нөлөөлт юм. Тэгээд кето дайетн дээр манузыг зөвшөөрдөг байхгүй юу? Тэгээ би ер нь бол зөвшөөрд юм байна гэж үзэж байгаа туртаа болсон. So yummy. Тунаа чи ингээд манус уучдаг байхгүй юу? Тэр ер нь бол жоохон их ороод идэв. Гэхдээ гоё. Йоо, нэмэхээр гоё юм. Таад энийг туршиж үзээрэй за. Энэ ер нь бол нэг кето рецепт байхгүй юу? Тэгээ таад юу кето сонирхож байгаа бол кето сонирхчдын групп гэдэг Facebook дээр би тийм хэдэн мянган гишүүнтэй тэнд бүр сургалт гэдэг айгуугаа альбиасаар бүх юм гоё заагаад гоё явдаг. Сайн тавтаа. За тэгээ өнөөдөр бүүл орсон байхгүй. Бүүл орсон чи ингээд зөндөө олон ногоо илүү гараад та нартыг санаадаг бүүл айгүйх ногоо өгд юм шиг. Нэг юм арил дандаа л ногоо илүү гардаг тий. Тэгээд энэ ногоо нь илүү гардаг болохоор би гэртээ аваад ирсэн. Тэгээ өнөөдөр яг энэ түүний wrap хийхэд энэ бүр яг тохиромжтой. Маш гоё. За тэгээ хүсэх юм бол жоохон давс перц нэмээд жоохон амтын чангалж болно. Гэхдээ налуу ноготой тун найзсан болохоор ер нь жоохон чангамттай байна. За тэгээд манайхаа ер нь бол одоо ингээд би яг тийм хичээлээ хийнгээ. Надад айгу бага цаг өштэй тэгээд тэгсэн мөртлөө би энийгээ идмээр идэв. Энийгээ эдэнгийн хичээлээ бол би хийдгүү. Одоо яг миний тарих яаж ажиллав вэ гэхээр би ер нь бол нэлийн цагийн тулгацсан байгаа байхгүй. Тэг яагаад тулгацсан бэ гэхээр би ч одоо тэг ажилтай байна. 2 хүүхдээ ээж байна. Бүр үнэхээр яг ингээд хичээл рүүгээ Монголд байхдаа бол онлайнаар ингэж сайн фокус хийж чадахгүй. Очоод бол эн чинь арай different game шүү дээ. Очоод бол би арай өөр тий. Тэгэхээр ер нь бол айгу завгүй яаж агаад одоо яг ингээд энэ assignment-ыг айгу тулгацсан байхгүй. Гэхдээ тулгацсан ч гэсэн энийг би хийх ёстой. Гэхдээ хийхдээ би тархиа яаж бэлддэг вэ гэхээр одоо ингээл хоолоо ингээл хийж явахдаа тий юмаа ингээл хэрчээл ингээл эсвэл ингээл юм humаа ингээл бэлдээл гэрээр ингээл алхаа явж байхдаа би за одоо тэрийг хийндэ. За одоо өнөөдөр эсээгээ бичэндэ. За одоо би энийгээ дуусчаад тийш очиж суугаад компьютероо нэгээд ингэндэ гэх мэтчлэн өөрийнхөө ингээд тархинд ингээд алгуурхнаар ярьж өөрийгөө кодлдог гэх юм уу. Тэгэхгүй шууд ингээд суугаад за одоо хийндэ гэхээр ингээд хүний бие одоо айгу ингээд цухтаад байдаг те. Тэгэхээр ингээд хийх арай болоогүй ч гэсэн хийн шүү, хийх болно шүү, удахгүй хийн шүү, одоо ингэж яагаад хийн шүү гэдгээ тархиндаа ингээд дотроо яриад байхаар яг ингээд суугаад компьютероо нээх үед цаанаас ингээд урсаад гараад ирдэг. Өөрийнхөө бие мах бодонд далд ухамсар зааж өгч гэх юм уу. Тэгэхгүй ингээд залхуурж явж өөр юм хийж агаад яг хийх ёстой юм компьютероо нэгээ сонгот бүр ингээд би чинь яг шууд ингээд уусаад те ажил руугаа орохгүй нэг жоохон нэг юм хэцүү хөдөлгөх гэж жоохон уддаг гэх юм. Тэгэхээр тэр flow state рүүгээ орохын тулд төрүүлээд ингээд бодоод байвал айгу амар байдаг. За тэгэхээр одоо би одоо тархин дотор юу гэж ярьж байна вэ гэхээр за энийгээ идчих тий. За энийгээ гоё идчих. Enjoy it. Тэгээд компьютер дээрээ сууж юм харангаа идэхгүй. Яг энийгээ идэхийн тулд энийгээ би enjoy хийчихье. Тэгэхээр би одоо зурагтаа асааж агаад гоё YouTube ороод тий миний explore дээр юу гарч ирж байгаа тэрийг жоохон үзээд нэг 10 минут let me chill тий 10 минут гоё юм идчихье. Гоё ундаа уучи, гоё юм уучи. За тэгээ харин тэрийгээ дуусгаад хоёлаа ширээн дээрээ сууя шүү. Тэгээ тэрийгээ 2 цагийн дотор хоёлаа дуусгая шүү. Тэгэхээр lock in гэдэг зүйлийг ер нь бол би тархиндаа хэлж байна. За манайха би тэгээд штэ яг юм ганцаараа байхдаа миний үзэх дуртай юм гэсэн чинь ер нь айгу тийм гэгээлэг юм үзэх дуртай. Яг одоо ингээд нэх гой нэг юм миний тархийг нэг гой сэргийдэг ч юм уу те. Ер нь нэг 2 төрлийн юм үзэх дуртай. За эхнийх нь болохоор дандаа юм гой гэгээлэг зүйлс гой ингээд гой сайхан те гой аялал ч юм уу амьдрал ч юм уу нэг гой урам авсан зүйл ч юм уу те. Гэлнийх гой нэг юм үзээд нэг юм вау гэд нэг юм гой санагддаг зүйлстэй. За хоёр дахь нь болохоор нэг юм шал random юм би бас үздэг. Одоо илүү тийм documentary ч юм уу эсвэл одоо ингээд
харь гаригийн талаар ч юм уу эсвэл манай одоо гаригийн талаар эсвэл ингээ galaxy-ийн талаар ч юм уу тийм know how тийм сонин содон зүйлсээс аягүй үзэх дуртай. Тэр нь яадаг гэхээр миний тархийг бүр ингээ байгаа одоо байгаа яг энэ reality амьдрал байгаа штэ. Миний бодит ертөнцөөс бүр ингээ шал өөр газар авчиад бас амраачдаг. Тий эхнийх нь болохоор ингээ нэх гоё ингээ гоё урам өгч ингээ сэтэлжүүлдэг. Хоёр дахь нь болохоор ингээ бүр 100% distraction болоод бас гоё амраачдаг. Тэр тийм байдлаар гоё амрах дуртай. Тийм ухаас өрг контентууд байдаг штэ. Ховж ивч юм уу ингээл амар уйлаа майлаа аим шиг кино ингээл бүр амар аюу тийм хар муу нэрхтэй тийм контент. За ер нь бол үздэггүй. Тэгээ Netflix дээр ингээл аюу амар алхахын түүх мөөхтэй ингээл одоо амар тэмцэрэг түүхүүд өгдөө шүү. Тэгээ үздэг л байсан л да. Гэхдээ ер нь сүүлийн жил бол бараг л тийм юмнууд үзээгүй. Сайн уу манайхаа. За яг одоо оройн 7 цаг болж байна. Өнөөдөр бүтэн сая өдөр, маргааш нэгдүгээр өдөр надад бүтэн өдөр байгаа. Тэгээ хоёр дахь өглөө би нэгсэж байгаа байхгүй юу. Тэгээ би одоо пак хийж гин. Орон дээр ингээ бүх юмаа гаргаад ирсэн. За тэгээ энэ удаагийн паклалтын одоо нэг сонирхолтой зангилаа нь юу вэ гэхээр би ингээ 4 уйлрал зориулж паклж байгаа бүтэн жил байх юм чинь. Тэгээ 4 уйлрал зориулж паклах чинь бас арай өөр тийм хур чадвар скил шаарддаг юм байна. Яагаад гэвэл би ингээ зуны ч хувцас бэлдэж гин, өвлийн ч хувцас бэлдэж гин те. За тэгээ завсрын хавар намрын ч хувцснууд бэлдэж гин. За тэтрээгээ дагаад хувцснаас гадна гутлнууднаас айгүй их болж ирдэг юм байна. За тэгээ бүтэн жил байх юм чинь дасгалын хувцас те, гоёлын хувцас, гангарааны хувцас, шоуны хувцас, үйл ажиллагааны хувцас те, албан үйл явдлын хувцас энэ төр зөндөө олон төрлийн бас категориуд гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгээд чадхаараа ингээд бэлдээд одоо бол тавьсан байна. Тэгээд манай нэг найз түрүү жил Оксфорд явсан. Тэгээд би найзаасаа асуухгүй одоо нэг жил манаас төгсөж байгаа. Тэгээд хэрэг хувцас ер нь авч явсан. Явал дээр вэ те. Хөнгөн явал дээр идэв юм байна уу? Бүх юмаа ялгахгүй аваа явуул дээр идэв юм байна уу? Яаж ин асуусан чинь хөнгөн явал дээр гэж зүйлсэн баггүй юу? Тэг яагаад гэсэн чинь очиод бас хүмүүс юм нэмж авдсан байна. Тэгээд бүр айгүй хачаатай болчтой юм байна. Аль болох хөнгөн л ирүүл гэдгсэн чинь би бүр нэрээ тийм биш үү те. Нэрээ очиод хүн чинь угаасаа юм нэмж авдсан шүү дээ. Тэгж бодохоор аль болох хөнгөн явах гэж үзэж байна. Тэгтээ айгүй хэцүү юм байна. Тэг айгүй их юм бодогдож байна. Одоо жишээ нь ингээд өвөл ноолуурын хувцас гэж бодъё л та. Тэгэхээр ноолуур нь надад ийм хоёр төрлийн палаж байгаа хгүй. Одоо энэ палаж бол урт танцуутай, урт зүгээр л ийм энгийн палаж. Энэ бол өвөл хавар намар миний бүр хамгийн их ашигладаг хувцснуудын нэг заяа. Та нарын клозетэнд нэр иймэрхүү палаж байвал айгүй зүгээр. Өвөл надад бас нэг ийм гангарааны одоо ийм гоё ноолуурын палаж гэдэг байхгүй. Доороо ийм цацагтай. Тэгэхээр энийг бол би өдөр тутамдаа өмсдөг. Илүү өвөл одоо гоёлын үйл явдал ч юм уу тийм юмд өмсдөг. Тэнгууд энийг одоо өвөл авч явах хэрэгтэй юу? Эсвэл юу гэж би бодоод эхэлж байгаа юм. Тэнд өвөл би хэрэг тийм хүтэн гоёлын үйл ажиллагаанд явах болоо. Тэгээ энийг ингээд өмсөх одоо давтамж нь айгу бага юм шиг хэрнээ. Бас тийм болвол хэрэгтэй байгаа байхгүй юу? За энийг баг болиг гэж бодчихгонгод миний хамгийн их байх сар нь одоо 1 жил байх хугацаанд Бостонд хамгийн их байх улирал нь ер нь жоохон хүүтг улирлууд байгаа байхгүй. Одоо ер нь бол 10 11 сар 10 сарын сүүлээс эхлээл дараа жилийнхаа 4 сар хүртэл гээд чинь 6-гийн 6 сар нь хүүтэн байх гэдэг учраас бас иймэрхүү юм хэрэгтэй юм шиг заяа бүр ингээд толгоо эргээд. Гэтэ энийг авч явал би дагалдаад өвлийн одоо дүүфэл авах хэрэгтэй болдгийг. За тэгээ би ч одоо бүх клозетээ зөөж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд дүүфэлнэр хүртэл аягүй сайн бодохгүй бол. За жишээ нь өвөл арга хэмжээнд явлаа гэж бодоход надад ийм хавар намрын одоо ийм дүүфэл илүү гоё зохино шүү дээ. Тийм ээ ийм зуны дүүфэл өмсөд очих чинь бас жоохон хэцүү байдаг. Тэгэхээр энэ Brunello-гийн энэ дүүфлээ аваад явлаа гэж бодъё л доо. Тэнгууд зуны арга хэмжээнд тий одоо очиод ийм гоё хүүтрэг байхад арга хэмжээ болох юм бол энэ YSL-ийн энэ дүүфлийг аваа явал энэ бол хамгийн их ашиглалтай гэж бодож байгаа юм. Тийм гоё арга хэмжээнд тохирчдог, найзуудтайгаа орой өдөш гоё хоол идэхэд ч бас тохирчдог болохоор энийг аваа яваа гэж бодож байгаа байхгүй. За тэгсэн мөртлөө хамгийн сүүлд миний авсан YSL-ийн энэ дүүфл бас айгүй эвтэйхэн болж таарсан шүү. Яагаад гэсэн чинь энэ ингээд онгорхоо хүлэн гардаг болохоор хуруун ингээд баригддаг болохоор айгүй гоё эвтэйхэн юм бэлээ. Тэгэхээр энийг ингээд гоё найз найзтайгаа ч юм уу ингээд тий бранч гоё тий гоё хотелийн
ресторан орол бас гоё штэ тий гэж бодоод авчиг гэж бодохоор Бостонд ерөөсөө тийж хангалтгүй байхгүй юу? Бостон чи ингээд амар бүр зүгээр leggings за тэгээ Патагониагийн цамцтай подолктой пүүзтэй л явж идэг заяо. Бүр тийм хот учраас бас би ийм их чамийн юмнууд авч явах хэрэг байна уу ч гэж бодогдох шиг. А тэгсэн мөртлөө би чи одоо ингээд мастрын оюутан шүү дээ. Grad school оюутан учраас тэр амьдрал бас шал өөр үт юм болов ч гэж бодогдох шиг. I'm so confused guys. За тэгээд ер нь бол өвлийн хувцс энд байна. Өвлийн курчиг байна. За тэгээд би том хүүди авъя гэж бодоод Монголд хүн хизээч өмсдөггүй энэ Acne Studio-г аюу гоё хүүди бэдий надаа. Тэгээд энийг би өөр хизээч Монголд өмсөж байгаагүй зөө бараг нэг л өмснө байсан. Тэгсэн мөртлөө энийгээ очиод өмсвөл гоё юм уу гэд аваа явъя гэж бодсон байсан чинь цогоо наа чин тийм юм шүү. Ийм том хүүди том ачаа авч явчихсан. Очиод тэндээсээ гоё хүүди яахгүй юм би бүр. За бас тийм ч юм уу ч гэж бодоод би Монголын курчиг авч явах уу? Канада гүсийн курчиг авч явах уу гэсэн чинь цогоо болохоор хөнгөнөн дээр энийг авч яв гэд. Яг манай нөхөр бол айгүй зөвлөгөө өгдөг л дөө. Тэгэл цогоог дагаал байж. За тэгээд аялаж маялаад одоо юу гэх юм бас тий гоё Америкийн хөдөө мөдөө яваад бас road trip хийгээд уулмууланд гараад lake maker явуулаас ийм хувцснууд хэрэгтэй юм аяллаа хувцснууд. Миний яг одоогийн кейс бол хөнгөн явах бүр ямар ч боломж байхгүй байгаа байхгүй. За тэгээд 100 байна. За 100-ны палаж нь би одоо ингээд очиод тэнд чинь бүр яг юм шатам халуун бүр heat wave нь эхэлсэн байгаа үед ийм 100-ны ийм гоё сөрөчн цагаан палажнууд яг ер нь бол өмсөхдөггүй амар халуун үед бол подолк шорттой л явж гин. Гэтэ бас тэ 100-ны I don't know гоё юм боллоо гэж бодоход дотор орчгол юм бас хэрвхэн штэ. Тэгэхээр бас ийм юм хэрэгтэй ч юм болоо. За юу ч гэсэн энийг бол аваад явъя тий. 100-ны ийм гоё shirt dress-нууд айгуу гоё штэ өгөн тий. Хаяа манайхаа. А за тэгээ ингээ өвлийн тэрконууд байна. Одоо чинь би тэндээс очиод ингээ өвлийн тэркон авч болж л байгаа юм л та. Гэхдээ ингээ come on I don't wanna be shopping for stockings тий. Яг ингээ өвл хүүтэн болоод ирсэн чинь тэркон авах хэрэгтэй гэж дэлгүүрээр ингээ явах чинь амар ажил штэ. Тэгэхээр ингээ ийм жижиг юм нэг юунд начи олох вэ гэдээ аваа ивч гэж бодож байгаа байхгүй юу. Packing situation-ыг иймэрхүү байна. Сүүлд би сэтгэл засалчтайгаа уулзч манай сэтгэл засалч намайг ер нь бол ингээд тархиараа айгүйх юм боддог. Тэгэхээр тэрийг аль болох багасгаад мэдрэмжээрээ илүү мэдрэх гэж хичээх дасгал би ер нь ингээд хийж одоо даалгавруулж авсан. Тэгээ тэрийг би хичээж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол манай сэтгэл засалч надад хэлэхдээ би ингээд ямар нэг юм болонгууд зүрх биеийг ингээд мэдрэхгээл ирэнгууд тархин шууд дийлж орж ирж ингэж айгүйх бодож шийдвэр гаргах юм байна гэсэн. Тэр бол үнэн. Тийм болохоор одоо би яг энэ мөчөд ч гэсэн ер нь яг 100% миний тархи ажилтсан байж байгаа байхгүй. Тэгэхээр би жоохон багсаад жоохон тайвшраад энэ гоё үйл явдлыг ингээ гоё мэдрэх гэж хичээж байна. Trying to soak it all in тий. Гэт би мөрөөдлийнхөө сургууль сурах гэж штэ манайхаа. My dream school. Тэгээ би ингээ багасаа Harvard-ыг мөрөөддөг байсан. Тэг ингээ мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч үзгээд гоё мөрөөдлийнхөө сургууль сурах гад шинэ амьдралынхаа хуудсыг нээх гээд явах гэж байна. Тун бодохгүй. Яг энэ мөчийг хүртэл би айгүй хичээсэн маш их хичээл зүтгэл гаргасан. Нэг ч өдөр өөрийгөө хуурсан өдөр байхгүй. Яг энэ мөчийг хүртэл эргээд бодох юм бол би өөртөө тийм дүүнэж байсан. Айгүй хичээсэн. Ер нь бол guys team secret code mode тийм hack mac гэхээс илүү I just really tried hard. I know I worked so hard for this. Би бүр яг энэ мөчийн төлөө маш их хичээснээ хинээрч хэлүүлдэггүй мэдж байгаа бүр тэр нойргүй хоосон шөнөө тэр бууж өгмөөрөөс мөчүүд тэр ингээд орж ирээл асгартлаа уйлдаг гэл тэр бол нэг би влогдоо ярихгүй тэр бол нэг би инстаграмынхаа сторид хийгээд байхгүй би ер нь инстаграмын сторид хийж байгаа тэр мөчүүд влог дээр гаргаж байгаа тэр мөчүүд би хүнд одоо амьдралынхаа ингээд 10-15 минутыг зарцуулаад намайг үзэж байгаа үед би ингээд хамаг проблем яриад тэр хүний ингээд амьдралд negative energy ингээд сөрөг энерги авчрахаас илүү гоё урам өгөх гоё урам зориг өгөх тэр хоёрыг контент хий гэж боддог байхгүй юу. Гэхдээ тэглээгээд ингээд ерөөсөө тийм хэцүү зүйл болоогүй удаа гэж байхгүй шүү дээ. Тэгээ хүний амьдрал юм чинь ингээд би ингээд гой болж байгаа бүтэж байгаа жаргалтай мөчүүдэл хуваалцдаг болохоос биш хөшөөний цаана бол зөндөө их struggle бэрхшээлүүд тулгарч байгаа. Тэгээ тэр болгоныг би тэгтээ хин нэг нь батлах шаардлагагүй л дээ. Хин нэгэнд үзүүлээл батлаал үзүүлээд яриадах шаардлагагүй. Би өөрөө л мэдчихэж байгаа юм чинь надад тэр л хангалттай байдаг. Тэгээ тэр бүх зүйлийг ингээд даван туулаад тэр бүх бууж өгмөрөөсөн мөчүүдэд бууж өгөхгүй шүүд зуугаад ард нь гараад өнөөдрийг ингээд хүрсэндээ I'm so happy. Тэгээд I'm so happy right now. Яг одоо ингээд энэ бүхнийг ингээд паклаад би ингээд Америк руу явах чаад яг үндэ итгэж чадахгүй юм. Өмнө ингээд Америкт амьдардаг байхад би чинь сингл байсан дээ. Бүр ингээд дөнгөж 22 3-тай байлаа. Одоо ээж болж үзээгүй байсан, төрж үзээгүй байсан дээ. За тэгээ юун кампа нэгээд ингээд авч явах бүр ингээд өөрийнхөө л ингээд бор толгойг болгоо явж ивэл надад хангалттай үе байлаа шүү дээ тэр чинь. Тийм одоо мөнгө санхүү маань ингээд 7 хоногор тэр үе 7 хоногийнхаа хүнсийг авчруулах надад бүр ингээд аюу амжилттай нэг тиймэрхүү л үе байсан. Тэгж бодохоор одоо
ингээд буцаад яг л байсан хот руугаа очих байгаа ч гэсэн надад яг юм би өөрөө маш их өөрчлөгдсөн. Миний амьдрал маш их өөр болсон. Агай хүсэж хөгжсөн болохоор эргээд очиход надад нэг юм бас нэг юм шинэ газар очиж юм санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд бас аяг их тоглоод нэг гоё excited байна. Энэ удаатай Леяга авч яваа. Лея маань цэцэрлэг тэнд сурна. Тэгээд бүр ингээд it's gonna be a completely new journey. Манайха бүр юм цааш нь аялал, цааш нь амьдралын хуудас нэгтгэж чинь тэгээд за тэгээд энэ бол яг энэ Harvard Prep series-ийн хамгийн сүүлчийн шалжууллага. Дараагийн шалжууллагаар би очсон Америкаас манайхаа ирчлээ гэд мэдчлэг баг. Тэгээд тэр хүртэл та маань хүлээж байгаарай. Би бас очиод айгу завгүй байнах нэг хэсэгтээ. Тэний гоё тайвширчаад гоё дараагийн влогоо гаргана. За тэгээд бүх аялалтны цог байдаг та бүхэндээ баярлалаа. Одоо ингээд пакэж дуусаад дараагийн влогоор Америкаас уулзъя. За баяртай манайхаа.